За өнөөдөр одоо хотын ногоон байгууламж болон айл өрхүүд одоо хашаанда ямар мод сонгож тарих бол зөв вэ гэдэг тал дээр бол одоо ярилцсан. За энэ дээр бол бид нэр бол одоо энэ дээр бол нэг голтуур тарьсан байна. Энэ голтуурыг бол тариад ургуулад одоо юу гэдэг юм те баг хэмжээтэй ингээ байлгах гээд бидэд одоо ингээ хэлбэржүүлээд эхэлсэн байна. Энэ маань одоо бол одоохондоо одоо юу гэдгийг цэцэг навчин ургах арай болоогүй. Тэгээ цэцэг навчин ургаад ирэхээр ингээд их гоё яагаа. Одоо тийшээ очиод харах юм бол одоо энэ гүйлсэн дээр бол одоо энэ ягаараад цэцэг нь гараад ихэхэд ингээд одоо нахаа задрах гээд ингээд сайхан одоо юу гэдгийг те одоо хаврын одоо цэцэглэх хугацаанд одоо гоё би бүрэн гүйцэд болж байна. Тэгээд энэ хугацаанд нь бас нэг хаврын цэник усалгаа тэгээд бас нэмэлт бордоо тухайн модоо ажиглаад чадчих юм бол нэмэлт бордоо юмнуудаа хийгээд хаврынх нь одоо цэник усалгаа хийгээд за мөн одоо энэ дээр бол ингээд жишээ ингээд тод харагдаж одоо энэ ингээд нэг гялгар ут байна. Эднэр бол ингээд байгаль шингэхгүй маш уддаг учраас бол одоо энэ модонд маань бас л сөрөг нөлөө үзүүлнэ. Тэгээ одоо энэ төр дээр ингээд навч ингээд байж ингээд навчтай хэсгийнх нь хөрсөн бол ингээд доороо ингээд сайхан одоо ингээд чихтэй нойтон одоо энэ навчгүй хэсгийнх нь бас баг зэрэг хуураад ингээд байж байна. Тэгэхээр энэ навч болон хог ургамлууд бол манайха хог ургамл гэдэг байгаа боловч энэ маань бол тухайн байгальтай бол ээлжтэй чийг нь барих бас нөгөөтгөндөө бас эргээд шим бордоо болж өгөх тал дээр бол маш сайн нөлөө үзүүлдэг. За хоёрт одоо юу гэдгийг хашаанда мод тарьж яхад ямар мод тариул зүв бэ гэд талаас нь ингээд ярих юм бол яг хөө цэцгэлдэг мэдээж хүн интерьер дизайн гоё тэ үзэмжтэй сайхан мод тарихыг боддог. А гэвтэл тухайн модныхоо тэжээлийн талбай нөгөө том болоод хэр том болох вэ гэдгийг бол мэдэрч тэрийгээ судалж асууж мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авч тарих хэрэгтэй. Жишээ нь гэх юм бол энд ингээд цэцэргэн тарьсан байна. Энэ цэцэргэн маань ойролцоогоор нэг 4 м орчим хүртэл томорсон байгаа байхгүй юу. Тэгээ энэ цэцэргэний маань одоо юу гэдэг нь эргэн тойрон бас одоо нэлээд хэдэн мод тарьсан байгаа. Тэгэхээр энэ цэцэргэн яагаад энд ингээд ийм том талбайд ганцаараа болцсон бэ гэдэг чинь одоо тухайн цэцэргэн маань доогуур үнэт нь маш том үргэж тэлээд эргэн тойрныхаа ургамлуудын нөө тэжээлийн талбайг нь эзлээд ирэхээр энэ одоо энд ингээд нэг хус байсан байна. Энд бол юу байсан мэддэхгүй байна. Энд одоо ингээд нэг бут байна. Эднэрийг ингээд эргэн тойрныхоо мод ингээд үгүй хийгээд эхэлдэг. Тэгэхээр юу гэдгийг одоо энэ цэцэргэн маань одоо том болсныхын дараа тэжнээ метр квадрат талбайг эзлэх ёстой гэдгийг бас төсөөлж бас мэрэгжлийн хүнээс асууж бас модыг тарих нь бас маш зөв байгаамаа. Тэгэхээр одоо та бүхэн маань гэр болон хашаа ногоон байгууламжтай мод тарихаар болох юм бол заавал мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авч асууж байж одоо тухайн модоо тарих хэрэгтэй. Мөн амьд хашлага хийдэг хайлаас шархуйс тэ тэхийн шиг өрөл голтуур гээд манай Монгол оронд чинь бас нэг 100 га төрлийн мод байдаг. Тэгээд энэтрээс бол ингээд сонгоод бас тарих боломжтой. Бас бусад одоо тий одоо орноос орж ирж байгаа алим чавг гэх мэтийн моднуудыг бас тарьж болно. Тэгээ өнөөдрийн нэг за яг хөө тэгээ нөгөө хортон өвчтнөөс хамгаалах, шохоодох гэх тэр болгоныг бол ерөнхийдөө бүгднгийн одоо мод болгон дээр бол өөр байдаг учраас тэднийг бол юунасаа мэрэгжлийн хүмүүсээс асууж ажиллаа хийж хашаагаа ногооруулж зүлэгжүүлж ивэл та эдийн засгийнхаа хувьд ч гэсэн одоо ажил хөдөлмөр цаг хугацааныхаа хувьд ч гэсэн хэмнэлттэй байх болох баха. Тэгэхгүй мэрэгжлийн хүнээс зөвлөгөө заавар авахгүй байх юм бол нэг ажлыг хоёр хийхээр таны зардал хөрөнгө мөнгө цаг хугацаа ч юм бол алдагдах тийм эрсдэл байдаг шүү. Тэгэхээр та бүхэн мэрэгжлийн хүмүүсээс заавар зөвлөгөө авч одоо хашаагаа болон тэ өөрийнхөө амьдрах орчныг тэ байгаль дэлхийд мод тарих гэж байгаа бол зөвлөгөөгөө аваад модоо тарьцгаагаараа. За баярлалаа.